Номын сангийн тооллого хийх ийм хялбар шийдэл боловсрууллаа. За энэ систем нь хэрхэн яаж ажилладаг талаар одоо та бүхэнд харуулъя. За нэгдүгээрт ер нь номын тооллого хийнэ гэдэг маань өөрөө тоологдох ёстой бүх номын жагсаалтыг одоо байгаа тооллогын жагсаалттай харьцуулаад зөрүүг гаргаж ирэх юм процессыг явагддаг. Тэгэхээр нэгдүгээрт танаа номын сангийн тооллого хийх бүх номыг агуулсан бүртгэл байх ёстой. За өөрөөр хэлэх юм бол нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбар байх ёстой гэсэн үг. За хоёрдугаарт тооллого хийсэн файл байх ёстой. За одоогийн байдлаар энд нэг ч ном тоологдоогүй байна. Тэгээд олдсон баркодууд. За эндээс юу харагдж байна гэхээр нийтдээ 48 ном тоолох ёстой. Тэгээд олдсон баркодууд тэг буюу ямар нэгэн баркод тоолсонгүй уншсангүй гэсэн үг. За эндээс ингээд шалгах товчийг дарангуудаа нийт тоолох ёстой номын тоо 48. Тоолсон номын тоо тэг, дутагдсан номын тоо 48 буюу дутагдсан номын жагсаалт ингээд шууд гараад ирнэ. За үүнийг өгснөгт дээр нь тайлбарлаж харуулъя. За нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбар бол ингээд одоогийн байдлаар манад нийтдээ 48 ингээд 48 баркод бүртгэгдсэн 48 ном байна гэсэн үг байна. За эдгээрээс би эхний 3-ыг хасъя. За бүр 5-ыг хасчих. Ингээд 5 тийм ээ. Тэгэхээр эндээс доошх ном баркодыг уншуулчих. Үүнийг хаана уншуулах вэ гэхээр тооллого гэсэн хүснэгт файлын энэ sheet 1 гэсэн sheet-д баркодууд уншуулна. Ингээд уншуулахаар бүх баркод байна. За баркодыг бол заавал зөвхөн нэг баганд уншуулах шаардлагагүй, хэд хэдэн баганд уншуулах боломжтой. Үүнийг би 2 дугаар багт руу оруулъя. За ном тоолох явцад тухайн номын санд хамааралгүй гэдэг аль эсвэл одоо өөр баркодууд уншигдах ийм тохиолдлууд байдаг. За үүнийг энэ дээр эдгээр жагсаалтанд байхгүй баркодуудын жишээ орууллаа. За 3 баркод бол манай баркодын жагсаалтанд байхгүй гэсэн үг. 46-ыг уншлаа. Одоо юу болов энийг дахин шалгаж үзье. Гэр бидэнд 2 файл хэрэгтэй байх нь. Нэгдүгээрт номын цахим бүртгэл хэрэгтэй. Хоёрдугаарт баркодыг уншуулсан тооллогын файл хэрэгтэй гэсэн үг. За хуудсыг дахин ачаалъя. За хяналтын файл буюу ерөнхий дансны цахим хувилбарыг орууллаа. Ингээд файл амжилттай уншигдсан гэж гарч ирж байна. Баркод 48 баркод бид тоолох ёстой. За тэгвэл тооллого хийсэн хүснэгтээ оруулж ирлээ. Нийтдээ 46 баркод уншигдсан байна. Бид 48 ном тоолох ёстой. За үүнийг шалгах товч даръя. Үрдэн гарлаа. Нийт тоолох ёстой номын тоо 48, тоолсон номын тоо 43, дутагдсан ном 5. За тэр дутагдсан 5 номын жагсаалт нь энэ байна. Копидод авчия. Хэдийгээр тоологдсонд манай жагсаалтад байхгүй 3 баркод байна. Нөгөө 3 маань ингээд гараад ирж байна. Тэр 3-ын дугаар нь S122. S122-ийн 3 маань гарч ирж байна тийм ээ. За дутагдсан баркодын жагсаалтаа энэ sheet 2 дээр хуулаад үзье.
paste. За нэг юм 5 баркод. Энэ маань ихний 5 ном шүү дээ. Энэ 5 номыг баркод энэ дутагдсан байна гэдгийг програм автоматар тоолоод гаргаж ирээд харуулж байна. За тооллого бол ийм хялбар хийгддэг боллоо. За тэгэхээр энэ дээр юу анхаарах вэ гэхээр хяналтын файл буюу бүх номын жагсаалтын энэ H багны 3 дугаар мөрнөөс эхэлж тоолно. Баркодыг тоолно гэдэг ингээд бүртгээд өгсөн байгаа. Тэгэхээр хэрвээ энэ нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбарыг ашиглахгүй өөр хувилбарыг нэг одоо харьцуулж үзье гэж бодож байгаа бол баркод чинь H3 гэсэн нүднээс эхэлж тоолох ёстой. За sheet бол данс гэсэн нэртэй sheet байх ёстой гэдгийг анхаараарай. За баркод уншуулахдаа дурын файлын нэр бол дурын нэртэй байна. Харин sheet 1 гэсэн хуудсанд баркод уншуулах юм бол энэ үр дүнг танд харуулах нэ. За гэхдээ энэ хувилбарыг бол ямар хүмүүс зориулж хийсэн бэ гэхээр энэ номын сангийн ерөнхий данс буюу нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбар ашиглаж байгаа эдгээр хүмүүст зориулж хийсэн ийм одоо хэлбэрчилсэн хувилбар байгаа. За энэ нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбар маань өөрөө тооллогын модультай. За тэгээд энд баркодыг уншуулахад ингээд автоматар тоолдог ийм хувилбарууд байгаа. За энэ бол яадаг вэ гэхээр их хэмжээний том олон номтой болоод ирэхин цагт Excel програм маань арам бас тодорхой хэмжээгээр шаарддаг. Тэгэхээр хуучин компьютертай хүмүүс бол яг гэхээр жоохон компьютер дээр начаал өгөөд байх магадлалтай. Тэгэхээр энэнийг ашиглах жоохон төвөгтэй юм шиг санагдвал энэ хувилбарыг ашиглах боломжтой шүү гэж. За түүнээс гадна яг энэ файл бүртгэлийг авч амжаагүй ч гэсэн өөрийн гэсэн одоо тооллогыг энэ системийн тусламжтайгаар одоо тооллого хийх боломж бас нээлттэй байна.